За сангийн яамнаас дахиад нэг юм асуучих. Энэ гадаад авч ашигласан зээлүүд одоо түрүүчийн усны компакт төсөлч гэдэг юм уу, цэвэрлэх байгууламж гэдэг юм уу, ийм томоохон дүнтэй зээлийн хилцээрүүд одоо түрүүчийн төслүүд нь дуусчих шиг байна. Зарим нь дууссан байгаа. Тэгэхээр энэ одоо ингээд дуусснаар шууд одоо тэр нөгөө бидний яриад байгаа хязгаараас үнийн дүнгээрээ хасагдаад дараагийн зээлийг авч ашиглах ийм боломж нөхцөл үүсдэг юм уу? Эсвэл одоо бүр тэр мөнгө төгрөгийг нь төлж тэр урт хугацаанд бүрэн дууссаны дараа тийм орон зайн гарддаг юм уу? Ер нь одоо цаашдаа дахиад зөндөөл одоо хилцээр хөнгөлөлттэй зээлийн нөхцөл боломжууд гарч ирэх байх. Энийг ер нь авч ашиглах тал дээр хэр боломжтой юм бэ? Тэгэхгүй бол одоо ингээд үнэхээр хязгаар нь тулцсан бол дахиж одоо хилцээр хийгээд ч нэмэргүй юм биш үү? Ажил хийх боломжгүй юм биш үү? Тэгэхээр энэ дээр яг тэр ажил нь дууссан л бол тэр үний одоо юу гэдэг усны компакт төсөл гэхэд 300 сая доллар гэвэл ажил нь дууслаа бол тэр 300 саяын орон зай. За Мэндсайхан сайд хариулъя. Хос хоёр гишүүний асуултанд хариулъя. Түрүү асууад байсан зам тээврийн салбарт нийтдээ 7 төсөл хэрэгжиж байгаа 1.9 их найд төгрөгийн зээл байгаа. Амлалт бүхий 7 төсөл байгаас одоо зээлийн үлдэгдэл нь 1 их найд байгаа ш. Ер нь бол одоо зээлүүд төслүүд хэрэгжиж дуусахад ашигсан дүнгээрээ өрийн тооцоолд ороод явна. За мянганы сорилын сангийн тэр сая цэвэр усны төсөл бол зээл тусламжийн төсөл байгаа. Тэр өрийн өдөртгийн тухай хуулиар бол бидний зээл авах таац чинь дотоодын нийт бүтээгдэхүүний 60% хүртэл байгаа. Одоо манай зээл бол 38% байна. Тэгэхээр биднэрт бол өрийн таац хангалттай орон зай байгаа. Гол асуудал бол бид нар авсан зээлээ ашиглах нь тэр хязгаар нь төсвийн хуулиараа хязгаарлагдаад байгаа. Тийм учраас энэ төслүүдийг оруулж ирсэн.